Эрдэнэттэй байж нэмэгдэг Баянгар аймаг үлдсэн 3 дахь багийн болчаа. Ер нь ингээл хэрмэр морь зөрүүн албан дээр хахаар байгальч их гоё харагдаж шүү дээ. Ийм гоё лөө. Тэгэхээр ер нь Есүс Христийн бол бүх юм битээсэн байх гэдэг. Ерөнхийдөө газар шороо, уул ус, аамтан. Би 2008 онд хайрын бэлэг 13 настай дайрын бэлэг авч ийсэн. 2007 онд бид ОСС-ийн бэлгийг Баянгар аймагт хүлээж авахдаа аймаг орны одоо сумынхаа бүх цуглаануудад хөрч үйлчилсэн. Хөдөө орон нутгаад ингээд яваад үйлчлэхэд энэ Балжин ямын гэр бүл дээрж бэлэг өгөхөд Балжин ямтай анх танилцж байсан. Бэлэг аваад их баярлж ийсэн. Тэгээ Христэд нэг ном байсан. Тэрнийг дорч ирдэг та. Есүс Христэд харьцаа бол ном уншаал, нөгөөдөө ойлгол, залбирал хийгээл те. Бүх юм хийгээл даатах шүү дээ. Тэгэл тэгээд Балжин ямын аав ээж хоёр нь хүртэл бас ингээд нөгөө хайрын ОСС-ийн одоо сайн дурын үйлчлэл бас хамтарч үйлчилж ирсэн байгаа. Өдөө орон нутгуудаар бас хамт ингээд үйлчилсэн. Тэр үед би бас их баяр хүрэг авч ирсэн. Оо энэ нөгөө Балжин ямын аав ээж хоёр нь гэж тэгээд би үйлчилъя гэдэг бас хамтарч үйлчилж ирсэн. Тэгээд өнөөдөр ирээд бас Балжин ямынхаа ингээд амьдрал нь ийм сайхан болцсон байгаа. Тэгээ хөөгдөд нь бас бэлэг өгөөд эзний сайн мэдээг яриад эзний тэр гайхамшигтай бэлгийг өгч энэ баяр хөөргийг хуваалцсандаа маш их баяртай байна. Тэгээ эзний ийл өрөө дөрөн байх болтугай. охин Есүс Христос бэлэг авч байгаа. Тэгээ ахнаас Есүс Христос итгэж хүсэж байна. Ном уншаад Есүс Христос итгэж болох тооцоос цаасан. Есүс Христосийн нэрээр тийм хүмүүс харин бэлэг те явуулсан. Тэгээд тэр хүмүүст баяр талархсангаа илэрхийлээ баярлаа гэж. Энэ ажлын өндөр амжилт гэсэн юм.